Монгол улсын хэмжээнд 4200 гаруй хоршоо үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн тооцоо судалгаад үндэсний хоршуулагчдын 5 дугаар чуулган бол өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан. Энэ үеэр малчдын бэлтгэж байгаа түүхийн эдийг эдсийн хэрэглэгчдэд хүргэх, тэдний орлогыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрүүдийн түүхийн эдийн хэрэгцээг стандартын дагуу хангах хүрээнд түүхийн бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай байна гэдгийг чуулганд оролцогчид онцолж байлаа. Чуулганаар мах сүүний анх дугаар аяныг хэрэгжүүлэхэд хоршоодыг дэмжих замаар оролцоог нэмэгдүүлж, бизнесийн шинэ гарц бий болгох талаар ярилцсан. Хоршоог татварын бодлогоор дэмжих хэсэг зам төртэй харилцаа ямар байх вэ гэдэг асуудлаар сүүлийн жилүүдэд маргаантай байгаас гадна хоршоод жижиг байх тусмаа хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаанд оролцох боломж хомс байгаа талаар Монголын хоршоодын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн дурдсан юм а. Бидний зорилго бол хоршоод байжийг юмаа бэлддэг дундын хоршоод нь гарч ирвэл тэр дундын хоршоогоор дамжуулаад тэр нь яг бирж дээр тоглогч хийдэг. Нөгөө хоршоодынхаа материалуудыг хизээ ямар тооны түүхийд бүтээгдэхүүн ямар чанартай бүтээгдэхүүн цуглах нь, тэрийг яаж бид нар нийлүүлж бэлтгэж чадах нь, хэнд хизээ хаашаа хөргөж өгч чадах нь, бүх юмаа тооцож чаддаг ийм байдлаар л зохион байгуулах чадвартай тийм томоохон хоршоодууд бий болвол биржийн үйл ажиллагаанд маш үр дүнтэй жинхэнэ утга ёсоор нь орж чадна. Тэрнээс нааш бол яг жижигхэн хоршоод болгон эсвэл хөв малчд бирждээр ингээд оролцоод явах бол яг болох л байх л та, гэхдээ их зардалтай, ашиг муутай тийм л байх. За өнөөс гадна Канадын хоршоодын холбоо Монголын хоршооллын сургалт мэдээллийн төвтэй хамтраад Investco хөтөлбөрийг 4 жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа. Нийтдээ 1.3 сая канад долларын санхүүжилттэй хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуйн үйлдвэрлэлийн тоо хэмжээ, бүтээмж, зах зээлийн боломж болоод санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг бол зорж байгаа. Зарим арьс ширний үйлдвэрлэлийн чиглэлд бол анхан шатны боловсруулалт хийдэг бол 100 орчим хоршоо байдаг гэсэн мэдээлэлдэг. За эдгээрийн хувьд бол түүхийн эдийг арчлах, хамгаалах, хадгалах тал дээр бол анхаарах шаардлагатай байгаа гэдгийг Монгол арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос өнөөдөр болсон чуулганы үеэр онцолсон юм а. Хоршоо төдийлөн өөрсдөө бас түүхийн эдээ арчлах, хамгаалах, хадгалах, тээвэрлэх энэ тал дээр бол бас төдийлөн сайн биш байгаа. Тэгэхээр өнөөдөр бол бидний түүхийн эдийн тогтолцоо бол ченжүүдээр дамжуулдаг. За сумаас аймаг хүрдэг, аймагаас нэмэлт хүрдэг, нэмэлтээс үйлдвэр хүрдэг олон шат хамжлага байгаа. Тэгэхээр энийг бол хоршоод өөрсдөө агуулгах совтай. За тэгээд түүхийн эдийн хадгалт хамгаалтын анхан шатны мэдлэгтэй болох. За ингэснээрээ бол түүхийн эдээ өөрсдөө шууд үйлдвэрт нь хүргэх. За өөрсдөө шууд үйлдвэрт хүргэснээрээ түүхийн эдийн чанар байдлыг мэдэх. За цаашдаа түүхийн эдийг сайн бэлтгэх, чанаржуулах энэ тал дээр бол илүү их ажиллах. Энийг нь бид нэр бол тогтолцоог нь сайжруулах гэж байгаа. Зөвхөн түүхийн талаасаа бол